За бүгдээрээ сайн байцгаана уу? Рослет харууд ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзахад бэлэн боллоо. За өнөөдрийн маань мэргэний сэдв тэр хүнээс ирж буй захидал гэсэн юм сэдвээр хийгдэх болно. За захидлын үргэлжлэл бол нэмэлт сэдв болж орох байгаа. Тэгэхээр захидлын үргэлжлэл юу байх вэ гэхээр тэр хүн ер нь бол энэхүү харилцаанд ямар үйлдэл гаргах вэ гэдэг дээр хамгийн гол утга учир байгаа шүү. Бүгдээрээ эхний хэсгээ эхэлцгээе. За сонголтын 3 карта гаргаж ирцгээе. За групп 1-ийнхэн маань групп 1. За The Fool гэсэн карт маань гарч ирсэн байна. За 2-р карт маань Nine of Pentacles. За 3-р карт маань Knight of Cups гэсэн 3 картны сонголт маань гарч ирлээ. За тэгэхээр энийг жоохон салгаад тавьчих. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж, татагдж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага хэлж байна. Групп 1-ийнхэн маань Fool гэсэн картын сонголтыг хийжээ. За Fool карт маань мэдээж маш их чөлөөтэй дураараа ер нь бол маш адал явдал эрэлхийлэгч ийм баригдмал бус нэг ийм free spirit чөлөөт сүнслэг нэг ийм карт байгаад тийм аа. За тэгэхээр Fool картыг сонгосон групп 1-ийнхэн маань тэр нэгэн хүн ямар захидал илгээвэ? За Fool картын эзэнд тэр нэгэн хүний илгээж буй захидал. За энэ карт маань гарч ирж байна. Энэ харилцаа бидэнд ямар зүйл өгөхийг би сайн мэдэхгүй. Гэхдээ эцсийн дүндээ энэ зүйл бол бит хоёрыг цалаа замын хоёр талд гаргасан. За чаленжтай байсан уу гэвэл үнэхээр тийм болгож бүтээх ийм сэтгэл зүрх байсан ч гэсэн үнэхээр ингээд болсонгүй. Энэ бол бас хорвоо ертөнцөөс өгч байгаа магадгүй нэгэн шалгуур байх магадaltaй юм аа. За тэгэхээр энэ харилцаа цаашид бол юу болохыг хэсэг хугацааны дараа тодорхой болгож болох ч гэсэн бит хоёрт маш олон асуудал, маш олон тодорхой бус байдал, төөрөгдөл, айдас энэ харилцааг хэрхэн хаашаа яаж чиглүүлэх вэ гэдэг нь бол аль альнийх нь харах өнцгийг зогсоосон байгаа. Чиний хувьд ч маш их ядарсан, мөн миний хувьд ч маш их ядарлаа. За амьдралдаа хамгийн том шийдвэр гаргахаар хичээж байгаа бөгөөд бит хоёрын энэ харилцаа хамгийн чухал нь энэ харилцааг би авч үлдэх ёстой юу, эсвэл би орхих ёстой юу гэдэг энэ бодол миний толгойд үргэлж бодогцоор байгаа. Гэхдээ би одоо хүртэл энэхүү сонголтоо хийж чадахгүй байна. Яагаад тэгэхээр энэ харилцаа яг ингээд тэр чигтээ дууссан гэдэг зүйлд би итгэж тэхийг хүсэхгүй байгаа. Юмс тодорхой болох цаг хугацаа ирнэ. Гэхдээ эдгээр зүйлс цаг хугацаанд ирэхийн тулд бит хоёрт хорвоо ертөнц маш олон шалгуурыг тавьсаар байх болно. За ямар ч байсан өөрсдийнхөө бит хоёрын дунд бүх зүйл дуусаагүй байгааг би мэдэрч байгаа. За мөн л адил ингээд үл бүтэх тодорхой бус маш олон зүйл байгаа ч гэсэн энэ зүйлийн асуултын хариулт хизээ нэг өдөр заавал гарах ёстой. Энэ зүйлийг бит хоёр өөрсдийнхөө спирitual буюу сүнсний өгөгдөл энэ холбоос дуусаагүй байгаа гэдэг энэ үлдсэн зүйлийнхаа ачаар давж гарах боломжтой. Нэг одоогоор хүчлэх шаардлага байхгүй. Эцсийн дүндээ цаг нь болохоор энэ бүх зүйлийн учир утга
тайлагдах болно. Одоогоор маш олон зүйлийн талаар үнэхээр бодохыг хүсэхгүй байна. Дээр нь би өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг олохоор хичээн зүтгэж байгаа шүү. За ер нь тэгээд бүх зүйл эцсийн дүндээ маш гоё те ингээд нар гарна гэдэгт итгэж байгаа. Магадгүй зовсны эцэс жаргана те бүх харилцаа дандаа ингээд төгс байдаггүй. Хүмүүс ингээд хичээж чадсанараа, ойлголцож чадсанараа, нэг нэгнийхээ одоо зүрх сэтгэлийг мэдэж чадсанараа, асуудлуудын ард гарч чадсанараа хамтаараа нэгэн зүг рүү гараа атгаад явж чадсанараа бүх зүйлийг давж чадна. Тэрнээс биш одоохондоо бол энэ зүйлийг зэгслэн гэдэг бол бидний хувьд хараахан цаг хугацааны хувьд болоогүй байгаа гэдэг зүйлийг миний хувьд мэдэрч байгаа. За ер нь бол одоо тийм юм харилцаа бол маш юм одоо мэдрэмж хүнд байсан ч гэсэн эдгээр зүйлүүдийг ингээд зохицуулах боломж бол бит хоёрт байна. Энэ зүйл бол хизээ нэгэн өдөр зохицуулж дуусна гэдэг нь тодорхой. За дээр нь бит хоёрын дунд байгаа бүх нууцлаг зүйлс тодорхой бус байдал арилаж үнэхээр нөгөө одоо сөүл харилцаа те бит хоёр эцсийн дүндээ энэ харилцаанаас хамгийн гол нь юу сурж авсан бэ гэдэг нь маш чухал юм аа. Энэ бол бит хоёрын одоо нэг нэгнийгээ хамгийн одоо зөв замд нь чиглүүлж чадах маш олон сурамжийг өгсөн харилцаа байх болно. За эцсийн дүнд одоохондоо бол те нэг олон зүйлийн талаар бодохыг хүсэхгүй байгаа ч бит хоёрын дунд ямар нэгэн бүх зүйл дуусаагүй байгаа гэдэгт миний хувьд маш их итгэлтэй байгаа. Гэсэн ийм одоо загтлыг танд илгээжээ. За тэгэхээр ер нь бол яг тэр хүний өнцгөөс ер нь бол ингээд яг урд нь бүр нэг бараг жил гарангийн өмнө нэг иймэрхүү уншлага хийжсэн санагдаж байна. Тэгэхээр энэ хүрээд нөгөө нэг одоо яг загтал маань ер нь дуусж байгаа. Одоо ингээд цаашаа бол би яг өөрийнхөө өнцгөөс энэ одоо харилцааг тайлбарлахыг хичээдээ. Тэгэхээр эцсийн үндэ энэ харилцаа бол үнэхээр чаленжтай юм. Цаанаасаа бас юм те тодорхой болох маш олон зүйлүүдтэй та ирс чаленжтай. Үнэхээр маш олон тодорхой болох зүйлүүд байна. Мөн буюу сар картууд маань маш их гарч ирж байна. Гэхдээ эцсийн дүнд full карт маань хоёулаа гарч ирсэн нь одоо бол тэ хүчлээд хэрэггүй. Окей, зүгээр гоё урагшлая. Гэхдээ эцсийн дүндээ бид хоёр сөүл харилцаа байгаа буюу Six of Cups карт маань энд нэг хөөрхөн хүүхдийн зураг байна те. Цааталт нь гэр бүлийн зурагч байна. За энэ зүйл дахин одоо Days of Wands буюу сэргэх боломж нь байгаа. Гэхдээ хизээ гэдгийг одоо таахад бол бэрх юм а гэдэг ийм одоо загталтай уншлага болж өндөрлж байна. За тэгэхээр энэ хүнд одоо яг бүх юм дуусаагүй гэсэн нэг ийм жижигхэн ийм одоо юу гэдэг боломж харагдаж байна. Энэ бас Ace of Wands. За тэгэхээр цаашид энэ хүн маань яг энэ харилцаандаа ямар үйлдэл хийх вэ гэдэг энэ нэмэлт уншлагыг авах хүсвэл пэйж болон Instagram хаягаар хандаад хаалттай групптэй та бүхэн маань орох юм аа. За ингээд энэ хүрээд уншлага маань өндөрлж байна. Баярлалаа, баяртай. За ингээд Nine of Pentacles буюу Independence өөрөө өөртөө итгэлтэй маш мундаг энергитэй одоо картын сонголт хийсэн 2 дугаар группийнхэнд маань тэр нэгэн хүн ямар загтал илгээхийг бүгдээрээ уншицгаая. Загтал маань яаж явах вэ гэхээр яг тэр хүн танд уншиж өгч байгаа мэт одоо ингэж хэлхий би хичээх болно. Тэгэхээр ер нь бол яг ингэж уншлага хийж байгаагүй. Тэгэхээр та бүхэн маань маш гоё ингэж эергээр хүлээж аваарай гэж хүсье. За ингээд групп 2-ын маань тэр нэгэн хүн ямар мессежийг одоо загтал илгээж байгаа вэ? За миний хувьд одоо үнэхээр маш хүнд чаленжтай амьдралын одоо ийм замыг туулж байна. Тэр зам юу вэ гэхээр өөрийнхөө дотоод сэтгэлээс энэхүү харилцаа маань намайг хаашин чиглүүлэх ёстой вэ гэдэгт
би одоо ямар нэгэн итгэл үнэмшлийг олж харах хэрэгтэй байгаа. Миний хувьд хитрхи дотгошоогоо чамаас ямар нэг юм нуудаг, маш баригдмал, үн цэнгүй мэдтэй ийм мэдрэмжтэй байдаг боловч эцсийн дүндээ энэ мэдрэмж маань надад бага наснд ямар нэгэн байдлаар суусан сэтгэлийн шарах, хүүхэд насны траума, ямарваа нэг зүйлийг шинээр эхлэх үргэлж чаленж байдаг гэсэн ийм сэтгэл зүйтэй холбоотойгоор одоо ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй гацсан ганцаараа гацсан байгаа байдал маань чамд хэцүү санагдаж байгаа бол намайг ойлгохыг хичээгээрэй. Энэ бол одоо чамтай ямар ч хамааралгүй буюу энэ зүйл зөвхөн надад байгаа гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Миний бодол санаа одоогоор одоо маш юм empty хоосон мэдрэмж маань ингээд одоо сэтгэл зүрх маань маш өвдөлттэй байгаа учраас одоохондоо би шинээр алхам хийж чам дээр очино гэдэг бол миний хувьд үнэхээр боломжгүй мэт байна. Бид хоёрын хувьд одоо цаашид боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Би энэ өөрөө өөртөөгөө ярилцаж байгаа өөрийнхөө дотоод сэтгэлийг ангаахыг оролдож байгаа зүйлс маань ямар нэгэн одоо гарц гаргалгаа байгаа гэдгийг мэдэрч байна. Одоогоор миний одоо чихэнд хин нэгэн буюу миний одоо энэ хэцүү байгаа, шаналгаатай байгаа сэтгэл зүрхэнд маань маш сайхан зүйлийг хин нэгэн хэлэхээсээ илүү маш хэцүү зүйлүүдийг шивнэж байгаа учраас миний харах өнцөг, миний явах зам, миний мэдрэмж яг одоо байгаа газраа яг гацсан мэт, хүлдсэн мэт урагшилж чадахгүй байна. Энэ зүйлийг би өөрийн хүчээр заавал одоо урагшлуулж чадах болно. Буцаад би энэ харилцаагаа сэргээх, өөрийнхөө дотоод одоо хайрыг сэргээх, хин нэгэнтэй энэхүү сайхан хайраа хуваалцах боломж хэзээ нэгэн цагт надад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Зүрх сэтгэлээ энэ хоосон одоо орон зай, энэ зүрх сэтгэлийг дүүрэхийн тулд надаас маш их одоо хичээл зүтгэл шаардах учраас өөрийнхөө хамгийн байж болох одоо чадлынхаа хэрээр одоо энэхүү хэцүү байдлаасаа гарахыг хичээж байгаа. За маш олон одоо сөрөг бодлууд төрж байна. Өөрийнхөө дотоод ертөнцийг сонсох бүрт энэхүү сөрөг бодлууд маань намайг зовоож байна. Өөрийнхөө сүүдэр талыг харж байна. Хитрхи ингээ мэдрэг байгаа энэ сэтгэл минь намайг үргэлж унгаж, нурааж байгаа шүү. Тэгэхээр энэ зүйл дээр маань маш хүлээцтэй хандаж дахин намайг маш сайхан сэргэж өөрийнхөө зүрх сэтгэлийг хангаахыг одоо хүлээж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ зүйл хизээ одоо бүрэн эдгэрч, бүрэн би өөрийгөө олох тэр цаг хугацаа хүртэл намайг байгаагаар минь хүлээж авахыг би чамаас үнэхээр хүсэж байна гэсэн ийм загтал илгээжээ. За ер нь бол энэ одоо энэ хүрээд нөгөө загтал маань дуусч байгаа гэсэн үг. За тэгэхээр чадан ядан уншлаа. Тэгээ нөгөө нэг яг өмнөшгөө тайлбарлаад байвал бас жоохон утгагүй болох байх гэж доод үнэхээр одоо хичээж уншлаа. Тэгээд ер нь бол энэ хүний хувьд бол үнэхээр нөгөө нэг айгүй тийм өөрөөс ч бол шалтгаалсан биш ийм дотоод хоосролтой, дотоод өөртөө итгэлгүй бага насны ийм авсан шарахтай одоо яг нөгөө өөрлөгөө өнгөж гисэн байгаа хүн буюу татгшоогоо айгүй их нөгөө бодол тавтсан байгаа хүн гэдэг маань өөрийгөө дахин сэргээхийн тулд бол нэлээд их чаленж туулах нэ. За тэгэхээр энэ харилцаа бол мөн л ингээд 2 дугаар группийн маань баг зэрэг гацсан харилцаа. Энэ харилцаа бас хизээ энэ хүн эдгэрч дуусахыг бас сайн одоо тодорхойлоход бас төвхтэй Wheel of Fortune гарч ирсэн учраас энэ дээр бол одоо би үйлдэл авна гэд дараагийнхаа нэмэлт уншлагыг хийчихье гэхээр бас болохгүй байгаа дээ. Тэгэхээр ер нь бол одоо 2 дугаар группийн маань сонгосон хүмүүс маань
цаашаага одоо уншлага одоо нэмэлт уншлага бол байхгүй гэж ингээд ойлгоорой. Яагаад тэгэхээр 2 дугаар групп ер нь бол одоо жишээ нь би Wheel of Fortune буюу амьдралын хүрд гараад ирэхээр яг ийм цаг хугацааны хувьд ч гэсэн ямарваа нэг зүйл дээр ингээд баг зэргийн ингээд нэг ийм тодорхой болгочих боломж нь яг ингээд зогсчдаг байгаа. Тэгэхээр энэ хүн хизээ яг өөрийнхөө дотоод сэтгэл зүрхийг ангааж идгээж чадна. Энэ цагт энэ хүн таны амьдралд одоо ийм гэрэл гэгээтэйгээр орж ирэх боломж нь бүрдэнэ. Зүгээр одоо юу гэдэг энэ дотоод ангаалт гэдэг зүйл бол тийм бас хурдтай явагдчихдаг зүйл биш байгаа. Тэгэхээр энэ хүн бол бас юм таныг одоо байгаар маань хүлээн аваад битгий хүчлээрээ гэдэг бас нэг ийм үнцгийг хэлхийг хүсэж байна. Тэгэхээр ер нь бол одоо өөрийнхөө сул тал, сүудэр талтай тэмцэж байгаа хүн юм уу гэсэн ийм бодол төрж байна. Тэгэхээр Devil card маань гарч ирж байна. За Devil card бол энэ хүний одоо чихэнд одоо тийм ч таатай зүйлийг одоо сонсгож чадахгүй байгаа учраас энэ хүн бол яг ангаалт бол жоохон удаа явах юм болов гэсэн юм мэдрэмжтэйгээр 2 дугаар группийн маань уншлага ингээд өндөрлж байна. За тэгээд дахин хэлэхэд нэмэлт уншлага байхгүй учраас та бүхэн маань ингээд ойлгож болох нэ. За ингээд бас хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Knight of Cups гэсэн картын сонголтыг хийжээ. За Knight of Cups карт маань ер нь бол романтик залуугийн карт байдаг. Өнөөдрийн маань уншлага загтал учраас би тэр хүн яг уншиж байгаа юм шиг унших болно. Хамгийн гол нь бараг 2 жилийн өмнө нэг удаа нэг ингэж уншиж ирсэн би санагдаад байна. Тэгэхээр одоо юу гэдэг жоохон ингээд нэг өөр уншлага хийж байгаа учраас их сонирн байх болов уу гэж бодож байна. Миний хувьд бас айгүй сонирн байгаа. 1-2 дугаар группээ бол ямар ч байсан амжилтаар дуусгаж чадлаа. За ингээд 3 дугаар группийнхаа загтлыг уншицгаая. За групп 3-ын Knight of Cups карт сонгосон групп 3-ны маань загтал. Тэр хүн танд ямар загтал илгээж байна вэ? За одоогоор би чамаас зугацаар байна. Яагаад гэвэл чамтай уулзах зүрх зориг одоохондоо үнэхээр гарч ирэхгүй байгаа учраас ямар нэгэн зүйл хийлж, ямар нэгэн зүйлийг одоо худлаа хийлж би чамаас эргэн тойрноос чинь чамд харагдахгүй тулд цухтаж явнаа. За өөртөө чинь уулзах хүсэл, эрмэлзэл, тэмүүлэл байгаа, ирээдүйд боломж байгаа гэдгийг би харж байгаа боловч яг одоогийн нөхцөл байдал маань үнэхээр одоо чиний өмнө итгэлтэйгээр гарч ирэх тэр боломжийг надад үнэхээр өгч чадахгүй байна. Энэ зүйл дээр надад баланс гэдэг зүйл маш их хэрэгтэй байна. Би өөрийнхөө дотоод сэтгэлийн утга учирыг үнэхээр сайн ойлгох хэрэг байна. Миний дотор маш олон зүйлс тохиолдож байна. Энэ харилцааг би цаашид хэрхэн маш зөв одоо хүчтэй, урагштай байлгахын тулд би юу хийх ёстой вэ гэдэг зүйлийг өөрийнхөө дотоод сэтгэлээс асуухыг хүсэж байна. Өөрийнхөө балансыг олохыг хүсэж байна. Өөртөө итгэлтэй болохыг хүсэж байна. Одоогоор би энэ харилцаанаас юу хүсэж байгаагаа үнэхээр мэдэхгүй байгаа учраас чамаас зугтаж байгааг ойлгоорой. Энэ харилцаа маань миний хувьд маш чухал учраас би үнэхээр энэ асуултанд хариулт олохыг хүсэж байна. Зүрх сэтгэл минь одоогоор маш их өвдөж байна. Би ямар нэгэн зүйлийг зөв хийхийн тулд маш их зүйлийн талаар бодож байна. Гэхдээ чамтай уулзах цаг хугацааны хувьд болоогүй гэдгийг үнэхээр мэдэрч байгаа учраас чи миний өмнө гарч ирээд надад уулзах санал тавьсан ч тэр зүйлийг би хүлээн авах
боломжгүй байна. Сэтгэл зүрх минь ямар нэгэн хайрыг хүлээн авахд бэлэн биш байна. За энэхүү одоо зүрх сэтгэлийнхаа учрыг миний хувьд олохыг маш их хүсэж, эрдэм мэдлэгт шамдаж, өөрийнхөө дотоод сэтгэлийг таньж мэдэх аялалд гарсан байна. Эрүүл харилцаа ямар байдیں۔ Энэ харилцаа цаашаага урт удаан маш сайхнаар өрнөхөд надаас илүү их мэдлэгтэй, амьдралын ухаантай хүнээс суралцж явнаа. За энэ харилцаан дээр хин хэнийгээ хүчлэлгүйгээр хүлээх шаардлага байгаа гэдгийг үнэхээр хэлхийг хүсэж байна. За үнэхээр л энэ картан дээр гарч байгаа шиг ийм тулгууртай, дөрвөн багантай, аз жаргалтай, гайхшгүй сайн сайхан зөв эрүүл харилцааг бий болгохын тулд надад суралцах, бодох, өөрийнхөө асуултанд хариулах цаг хугацаа үнэхээр хэрэгтэй байна. Одоо би чимээгүй чамаас зугтаж байгаа энэ харилцаа гацсан мэт байгаа боловч би маш олон зүйлийг суралцаар яваа гэдгийг чамд хэлхийг хүсэж байна. Чи миний хувьд хамгийн байж болох, миний хувьд best одоо сонголт маань байсаар ирсэн. Би чамайг өөрийнхөө ирээдүйд яг өөрийнхөө одоо эмэгтэй, өөрийнхөө хайртай бүсгүй гэж ингэж хардаг шүү. Тэгээ бит хоёр үнэхээр аз жаргалтай, сайн сайхан харилцаа, гэр бүл гэдэг зүйлийг бүтээхийн тулд маш олон зүйлийн өөрчлөлтийг одоо хийх шаардлага байгаа маань энэ харилцааг одоо гацаалттай ингээд өөрөөс чинь ямарваа нэг байдлаар зүхтаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа бол уучлаарай. За энэ харилцааг би үнэхээр зөв тийш нь чиглүүлэхээр хичээж яваа. За эцэст нь хэлэхэд энэ харилцаа хамгийн шударга бөгөөд зөвөр эхэлж чадвал бит хоёр хизээж салахгүйгээр аз жаргалтай гэр бүлийг бүтээж чаднаа. Цаг хугацааны хувьд болоогүй байхад хэрвээ энэ харилцааг эхлүүлвэл бит хоёрын харилцаа магадгүй цэг тавиад дуусах учраас би энэ зүйлийг бүгдийг зөв болгохыг хичээж байгаа шүү гэдэг ийм одоо захидлыг танд илгээжээ. Тэгэхээр яг энэ өнцгөөс харах юм бол ер нь бол ингээд нэг ийм 3 групп маань бас л жоохон нэг тийм төстэй дүү байгаад байна. Тэгэхээр яагаад тэгэхээр нэг ийм асуудлаа шийдэж чадахгүй байгаа, яг ийм тодорхой бус байгаа хүмүүс маань одоо ер нь бол нилээд байгаад байна. За devil гэдэг карт маань 2 3 одоо нөгөө нэг юун дээр маань бүлэг дээр маань баг гараад ирлээ. Тэгэхээр devil бол ингээд дандаа тэр хүний чихэнд ингээд буруу зүйлийг ингээд хилээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол devil бол нөгөө талдаа жоохон юм токсик байдал гэсэн үг. Тэгэхээр энэ харилцааг ер нь бол яг ингээ 3 дугаар группыг харахаар яг зөв болгох гээд байгаа нь л энэ хүний гол утга учир байгаад байна. Энэ харилцаанаас зүгээр нэг ингээд нэг юм токсик харилцаатай байж байгаа дуусгах гэдгээсээ илүү ер нь бол маш олон хүмүүс одоо сэтгэлгээний хувьд сүнсний тэлэлтийн хувьд айгүй тийм ажиллаж байгаа учраас бас ийм энерги гарч ирж гэнэ үү гэсэн бас нэг юм мэдрэмж төрж байна. Тэгэхээр сүүлийн үед бол ингээд магадгүй ингээд гэр бүлүүд маш их салж байгаа гэж байгаа боловч нөгөө талдаа айгүй тийм зөв хуйлууд гарч байна Тэгэхээр энэ бүгд одоо ингээд бид нар ер нь бол маш олон зүйлийн засах эхлэл болж байгаа. Тэгээд залуучууд маань магадгүй гэр бүл зохиохдоо үнэхээр ийм доктортой эрүүл харилцааг одоо их боддог болсон байх жишээ энэ юм болов гэсэн ийм бодол төрж байна. Тэгэхээр 3 дугаар группийн маань энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн хэрвээ энэ харилцаа цаашид яг одоо энэ хүн маань ямар үйлдэл гарах вэ гэдэг ийм нэмэлт уншлага авахыг хүсвэл пэйж болон инстаграм хаягаар хандаад хаалттай группт ороод уншлагаа үзэж болох юм аа. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Энэ хүрээд өнөөдрийн уншлага дуусж байна. Тэгээд баярлалаа, баяртай.